Энэ жилийн эдийн засгийн чуулганы хэлэлцүүлгийн агуулга нь эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үед баримтлах, цаашдын өгөөжтэй хөгжлийн суурийг тавих бодлогын шийдлийн талаар хэлэлцэхэд чиглэж байгаа. Чуулганы үндсэн чиглэл өнгө аясыг тодорхойлдог гэж хэлж болох нэгдсэн хуралдааны сэдэв нь эхний өдөр Монгол улсын урт хугацааны хөгжлийн загвар стратеги, харин өнөөдөр хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу сэдвээр явагдлаа. За эдийн засгийн хөгжлийн таатай орчинд ороод буй манай улсын хувьд хөгжлийн урт хугацааны стратеги болон тэрхүү урт хугацааны хөгжлийг өрсөлдөх чадвартай, тогтвортой, ногоон байлгах бодлогын шийдлүүд дээр анхаарлаа хандуулах нь онцгой чухал гэдгийг салбарынхан хэлж байна. За 2 дахь өдрөө үргэлжилсэн Монголын эдийн засгийн чуулга нэгнэн улсын их хурлын дарга Дэмбэрэл үг хэлж, чуулганд ирсэн зочид төлөөлөгчдөд хандан талархал илэрхийлж, цаашид улсын эдийн засгийг бодиттой өсөлтийг бий болгоход хамтран ажиллахыг хүссэн юм а. Эдийн засгийн чуулга уулзалтанд өтөвтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж байгаа та бүхэнд талархаж байна. Эдийн засгийн хөгжлийг төрөгдгөж, ард иргэдийнхээ амьдралыг эрсдээ эшлүүлж, хөгжингүй орнуудын төвшөнд хүргэх боломж нөхцөл эдүүгээ манай оронд бүрэлдэж байна. Ийм боломжийг сайтар ашиглах стратеги зорилттой бид хэрэгжүүлэх асуудлаар та бүхэнтэй ярилцаж байгаа нэ. Гэхдээ бид хүний эрүүл мэнд, хоргүй ихтэлхий байгаль орчин дээлтэй эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхийг өнөөдөр зорж байна. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу сэдвийн хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаан хийгцэн. Төлөөлөгчид ногоон эдийн засаг хэмээн ямар үндслээр нэрлэж байгаа тухай салбарын төлөөлөл болон өөрсдийн байр сууриа ийхүү илэрхийлсэн юм а. Эрчим хүчний салбар нь бол өөрөө хүрэн эдийн засаг гэж тодорхойлж байгаа нэг талаас ташаа. Яг бол орчин үе 21-р зуунд бол уул уурхайн салбар нь эрчим хүчний салбар гэсэн өөрөө яг саяны энэ цогтоотор сайдын жишээл ярьж байгаа тодорхойлол, бос хүмүүсийн ярьж байгаа тодорхойлолд нийцхүүц байдлаар байгаль орчинд хамгийн бага суурь нөлөөтэйгээр ажил болж байна. Тийм учраас би энэ асуудал бол нэг хоёр тусад нь хандах ёстой хоёр асуудал байгаа юм санагдаад байна. Жишээ нь өнөөдөр бидний хувьд бол заашгүй шийдэх ёстой болсон байгаа ногоон эдийн засаг гэдэг асуудал нь хаанаас үүсэж байгаа юм бэ гэхлээр саяны ерөөсөө Дэмбэрэл дарга өөрийнхөө үгэндээ хэлдэг тэр нөхөн сэргээгдэг байгаа орхисон 4900 га газар дээр бол хамгийн хэмжиг асуудал үүсэж байгаа байхгүй. Ногоон эдийн засгийг бол би нэг хоёр өнцгөөс нь харж байгаа. Нэгдүгээрт бол энэ байгалийн нөөцийн бүтээмжийн асуудал. Хоёр дахь нь бол нөгөө эдийн засгийн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчиндөө экосистемдээ бүхэлд нь одоо аль болох бага дарамт учруулж нөлөө үзүүлж одоо эдийн засгийн үйл ажиллагаа явуулах. Энэ өнцгөөс нь ингээд харах юм бол гарцаагүй одоо нөгөө экологийн үр ашигын асуудлыг авч үзэж байгаа. За бид эдийн засаг гэдгийг өнгөөр ялгаж байсангүй. За гэхдээ нийгмийн хөгжлийг даган хүрэн эдийн засаг, ногоон эдийн засаг хэмээн гарч ирж байгаа нь дэлхийн нийтийн эдийн засгийн хөгжлийн жишгээр Монгол улсын эдийн засгийг бодитоор хөгжүүлэхэд түлхэц болох юм а. За сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засаг өндөр өсөлттэй явж ирсэн хэдий ч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид болоод жирийн иргэд тодорхой бус эрсдэлтэй орчинд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа нь ирээдүйд бий болох эдийн засгийн өсөлтийг үр шимийг нь бүрэн хүртэхэд саад болсоор байна. За тийм учраас эдийн засагт тулгараад байгаа эрсдлийн асуудлуудыг цогцоор нь хилэлцэж, түгэрч зогсохгүй шинжилэн холбогдох шийдлүүдийг олох шаардлагатай байгаа гэдгийг энэхүү чуулганы үеэр манай улсын эдийн засгийн салбарын гол томчууд дурдж байсан юм а.